За нийслэлийн хэмжээнд 15 байршилд автозамын шинжилгээ ажил хийгдэж байгаа. За гэвч ингэхдээ өмнөх бүтээн байгуулалтын ажлыг сүйтгэх тохиолдол түгээмэл ажиглагдж байна. Учир нь дүүргийн орон нутгийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажил нийслэлээс хэрэгжүүлж байгаа ажил хоорондоо уялдаагүй байгаагаас үүдэж өргөй зардал гарч нэг ажлаа давтан хийх шаардлага үүссээр байгаа юм. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр сэлб гол дагуух туслах зам. Тус замыг засварлахаар бордюрыг солих ажил хийгдэжээ. Зам шинжилттэй холбоотой бордюрыг солих нь аргагүй ч тус ажлыг хийхдээ дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн явган хүний замыг хухалж гэмтээсэн байгаа юм. За энэ мэт нэг байршилд замыг дахин хийж байхад нөгөө талд эрүүл мэнд боловсролын салбарт төсөв хүрэлцэхгүй байгаад иргэд шүүмжлэлтэй хандж байгаа юм. Яг одоо жишээ нь нэг эвдэрсэн хэсгүүдийн сольж болох юм ингээд нийтд нь эсвэл энэ нэг зам наашаа цаашаа юм хөдөлж байгаа үед те бас сольж болох юм. Яг хуучин орон дээр нь ингээд шинээр солихоор жоохон тийм л юм да. Ерөнхийдөө ямар солих шаардлагагүй юм чинь тэгээд солиод хотооч муу ялгаагүй орон нутагч ялгаагүй тэгээд сольж байгаа шүү дээ. Ерөнхийдөө эрүүл мэндээр хэрэгтэй юмдээ зарцуулах хэрэгтэй шүү дээ. Жоохон өндөрсөд жоохон чанаржуулж байгаа байгаа энэ ингээд зүгээр байж захтаа ингээд унчиж байгаа юм чинь. Манайхны хийж байгаа юм зурмгны юуны дутагдал ингээс л болдог байна. 15 байршилд автозам шинжилтийн ажлыг улсын төсвийн хөрөнгө 22 тэрбум, нийслэлийн үнэт цаасны хөрөнгө 120 тэрбум, нийслэлийн замын сангаас 35 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгө орон нутгийн хөгжлийн сан гэсэн 5 их усүрээс санхүүжүүлж байна. За гэтэл энэ мэтээр зохион байгуулалт сэтгэл дутаж байгаа шалтгааныг албаныхнаас тодруулахад явган замыг бол одоо яг харьцлага нь өндөр болсон болохоор харьцлага нь явган замаас давхараа шинжилгээтэй явж байгаа. Батлагсан зураг төслийн дагуу явж байгаа. Зарим нэг хэсэг нь болохоор явган зам солигдохгүй хэсгүүд байгаа. Тэрийг бол бид бол яг тухайн гүйцэтгэгчээс хамаарат одоо нэг жоохон инф замбраагүй байдал үүсгэж юм эсвэл ингээд хөрөөдөөд үнийг цэвэрхэн ингээд хашлага хуулах, солих молох тийм ажлуудаа хийхгүй байгаад байгаа тийм аж ахуйн нэгжүүд байгаа байхгүй. Бус зарим нэг нь болохоор аюу зэгцтэй одоо яг нөгөө орон дүүргийн дагуулуудаа явж байгаа л та. Тус замын өмнөх хашлага буюу бордюр нь 15-тай намхан байсныг 18 болгож өндөрлсөн гэж тайлбарлалаа. За энэ ажлын хүрээнд эвдэрсэн явган болон дугуйн замыг бордюрын өндөрт зориулан засварлана гэлээ. За хэрвээ энэ ажил хийгдэх хугацаа зам талбай хэмжээ эртнээс төлөвлөгөөнд орж уялдаа холбоотой ажилласан бол дүүрэг богино настай явган хүний зам хийх мөнгөөр өөр урт настай бүтээн байгуулалтанд зарцуулах боломжтой байлаа.